байцгаана уу? Норогийнхаа өнөөдрийн мини блогтой тавтай морил. За, өнөөдөр ямар байна? Өчигдрийн бичлэгнээс хамаагүй дээр байгаа сте. Хүний сэтгэл санаа гэдэг ийм л байдаг. Та нар ерөөс ойлгож чадахгүй нэг. Ямар үед ойлгох вэ гэхээр магадгүй та өөрөө өвдөх, эсвэл хайртай хин нэгэн ч өвдөх үед л хүний сэтгэл санаа эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд хоёулаа чухал юм байна гэдгийг л нэг өдөр ойлгоно. За өчигдөр би ингээл амар хэцүү байсан бол өнөөдөр ингээл зөв зүгээр явж байгаа жишээ. Зарим хүмүүс ингээд зөв зүгээр явж байгаа л нэг өдөр амиа оролцсон ч гэдэг ч юм уу те. Тэгэхээр бүгдээрээ бие биедээ хайртай байя. Бие биедээ сайхан урмын үг хэлж, зарим үед олон үг нуршиж нэх их мэддэг юм шиг зөвлөгөө өгөх гэж хичээхээс илүү зүгээр сайхан бүх юм сайхан болно доо гэд тэрвэрх үед хүний сэтгэл санаа үнэхээр сайхан болдог. За Юта мужид өнөөдөр үнэхээр сайхан өглөө болж өнгөрж जैन. Тэгээд нэг сайхан нар гараад хүний сэтгэл санаа нар гарахаар угаасаа хүний сэтгэл санаа айгүй гоё болт юм байна. Тэгээд одоо шинэ 7 хоногт ороо нэрч хүчтэй үнэхээр цоглог өнгөрөх хичээнэ. Яг тэгэхээр би өөр дээр ажиллаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Би 8 удаагийн уулзалт, би одоо 7 удаагийн уулзалт дутуу байгаа. Тэгээд энэний дараа үнэхээр одоо дотоод байгаа тэр нооротгоо тулж ажиж идгэж чадах нүг үе харцгаая. Урьдчилан ямар ч байсан мэдтэйшний хийгээд үнэхээр сайхан унтаж амарсан. За өнөөдөр Ютад манай сүмийн 9 сэрээстэй хожим гэгэн тэнтэй сүмийн ерөнхий чуулган болж байгаа. За энэ ерөнхий чуулганаас бид нэр юу мэдэж авах вэ гэхээр та нар одоо үзмэрс бошиглогч одоо бөө лам одоо бид нар одоо бүхэл сүмд ямар нэгэн үзмэрс бошиглогч байдаг бах бидний одоо ирээдүг нь хэлж өгдөг те. За ийм юм болно шүү, ийм юм анхаарна шүү, ийм юм болох гэж юм шүү гэдгийг урьдчилан сэргийлдэг. За тэгвэл манай сүмд тийм үзмэрс бошиглогч хүн байгаа. Энэ нь болохоор жил болгоны 4 сар 10 сард бид нарт туслахууд 12 болон 70 гишүү ингээд энэ хүмүүстэйгээ нийлээд бид нарт ингээ мессеж өгдөг байгаа. Энэ бол бидний хувьд үнэхээр чухал. Ягаад тэгэхээр бид нарт зориулж за одоо жишээ нь өсвөр насны хүүхдүүдэд хандаж яаж өсвөр насны хүүхдтэйгээ илүү ойрхон байх, эсвэл emotional health, mental health ашуутай хүмүүс яаж тэндээсээ гарах те. Энэ болгоныг бид нарт ингээд хэлж өгдөг, арга зам юм зааж өгдөг. Энэ бол миний хувьд үнэхээр чухал. Тэгээ өнөөдөр хагасаа ингээд бүтэнсэ өдөр хоёр би ингээд маш чухал ингээд анхааралтай сонсоод олон зүйлийг сурч авна. Үнэхээр ингээд миний сүнс маань баярлаж, сүнсээрээ аягүй хөгжиж байгаа. Тэгээд маш олон мессежүүдийг хүлээн авсан. За тийм болохоор та нар сүмийн гишүүн бол ерхий чуулганаас сонсоод маш олон гайхалтай зүйлсүүдийг сурж аваарэ. Тэгээд бид нэр энэ сүмд явж байгаа нь үнэхээр их бидний хувьд үнэхээр аз тохиол, бидний хувьд бэлэг. Тэгээд миний хувьд энэ сүм бол үнэхээр олон өөрчлөлтүүдийг авчирсан. Би та нарт маш хэцүү цаг үед бид нэр итгэл үнэмшил гэдэг зүйл байх нь үнэхээр чухал аа. Яагаад итгэл үнэмшилтэй байх вэ гэхээр биднийг амьд үлдэх тэр гарцыг бид нарт хэлж өгдөг гэж. Тийм болохоор бид нар сүнслэг байдлаараа илүү их хөгжиж одоо дотоод дуу хоолойгоо илүү сонсож илүү их бурхантай ойр байхыг хүсчихвэл бид нэр энэхүү чуулган болон залбирал, өдөр бүрийнхаа залбирал, жижигэн зүйлүүдийг хийхээ мартахгүй байж болохгүй ээ. Тэгээд та бүхнийг үнэхээр уриалж байна. Ерхий чуулганд илүү амжилт одоо илүү сайн анхааралтай оролцоорой. Тэгээд энэ ерхий чуулган үнэхээр гайхалтай ерхий чуулган болж байгаа. Анх удаа манай Монголоос хүн далал руу орж байгаа. Тэгээд Ютагаас бас нэг монгол хүн орж байгаа. Тэгээд энэ мэдээг маргаар сонсохдоо маш их баяртай байна. За Норогийн хувьд өнөөдөр иймэрхүү мэдээлэл өглөө. Сүнсээрээ хөгжин гэдэг бид нар бүхий л сул тал, бүхий л мухай одоо чөтгөрлөг зан чанаруудаа хайж гээж тэг бурханлаг зан чанаруудыг олж авахыг хийлдэг. Тэгээ хүн болгон л энэ дэр хичээж байгаа. Хүн болгон өөрийн гэсэн хувь нэмрийг оруулаад бурханлаг болохоо хичээж байгаа бах. Тэгээ зарим талаас нь бас зарим хүмүүс ингээд чөтгөрлөг зангээ сэрээгээд ээж магадгүй. Чөтгөрлөг зангаа сэрээгээд байвал аль болох тэрийг өхүүлээд илүү бурхантай ойртох бурханлаг зан чанараа сэргээхийг хичээгээрээ. Тэгээд манай аа бол
ээж аваар хоёулаа буддаа шүтдэг. Манай аав бүр чулуу тасалж хүмүүсийг үздэг. Тийм мэрэгэн хүн байдаг. Тэгээ би аль манай аавч миний шашныг хүндэлдэг, би аавхаа шашныг ч хүндэлдэг. Тэгээд хоёулангаар нь явж болохгүй, нэгээр нь явах ёстой. Тэгээд зарим хүмүүс хоёулангаар нь явах гэж хичээд юм байлээ. Ихтэй үгүй болохгүй, та нёгийгээ барьж аваад тууштай явснаар илүү үр дүнд хүрнэ гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийнхөө Ноорынхоо блогтой хамт байсан маш их баярлалаа. Нороо надаа гадагшаа гаргаж байна. Баяртай.